Сайн байцгаана уу? Сэлэн аймаг дахь гайлын газрын 20 цэрийн яламнаас мэдээлэл хүргэж байна. Ургамал тэдгээрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүн тухайлбал үр тариа, гурил будаа, бүх төрлийн хатаасан жимсэх нь хүнсний ногоо, үр үрслэх суулгац, хөрс, төрөл бүрийн мод материалаар дамжин Монгол улсад байдаггүй ургамлын хөнөөлт хортон шавж хичиг, өвчин, хог ургамал улсын илээр орж ирэх эрсдэлтэй байдаг. 2022 оны баруун бүсэд хийгдсэн судалгаагаар гадаад хорио цэртэй бүрэн шимэгч ургамал болох оронгийн хоёр зүйл нь улсын илээр нэвтэрч буй ургамлын гаралтай түүхий дээр зөөвөрлөгдөн тариалангийн талбай тархан эзэн ургамлыг үхэлд хүргэж ургацын 95%-ийг алдагдуулсан байдаг. Иймд ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг зорчигчийн хэрэглээний журмаар хил нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлтэй экспортлогч орны эрүүл ахуйн гэрчилгээтэй ариутгал хийсэн акттай зориултын тээврийн хэрэгслээр тээвэрлсэн лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулсан хуулийн этгээд импортлох эрхтэй байдаг. Зорчигчийн хэрэглээний эд зүйлийг гайлын илээр нэвтрүүлэх үеийн журам зааснаар ургамлын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг зорчигчийн журмаар хил нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд бараагаа хураалгах, буцаах, торгуулах зэрэг хуулийн хариуцлага хүлээх болдог тул эргэн та өөрийгөө болон гэр бүлээ санхүүгийн эрсдэлд оруулахаас сэргийлж дээрх зөрчлийг гаргахгүй байхыг анхаарна уу?